Соломон телевиз за бид туушин зочд бодолд болж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого экспортын арга замууд хэмээх чуулга уулзалсан дээрээс нэгэн зочинтой үзэгчд авахныг уулзуулж байна. За энэ бол Эко гутал компани захирал за мөн Ховд аймгийн баялаг бүтээгчдийн салбар хорооны тэргүүн байгаа. Тэгэхээр таны компани яагаад Эко гутал гэдэг нэртэй болов? Ер нь хэдэн онд байгуулагдсан? Одоо ер нь хүчин чадал ямар вэ? За анх 2013 онд ихтэй сургуулиуд төгсөөд их нэртэйгээ Ховд аймагт очиж энэ үйлдвэрийг байгуулсан байгаа. За манай эхнэрийн хувьд бол яг мэрэгжлийн гутлын арширээдлийн дизайнер хүн байгаа. За тэгээд орон нутагт очоод 5 жилийн хугацаанд одоо Ховд аймагт арьсан гутал үйлдвэрлэж байна. Бас цүнх жижиг эдлэл хэрэгэл арьсаар хийж болох бүх зүйлийг үйлдвэрлэж байна. За 5 жилийн хугацаанд одоо л дөнгөж нэг учраа олж хөл дээрээ бас тогтоод үйлдвэрлэлээ доктортой авч явж байна. Эко гутал гэдэг нэрийг яагаад сонгож өгөхөр болсон юм? За эко гутлыг үйл одоо манай үйлдвэр маань цэвэр арьсаар одоо чиг татдаггүй арьсан бүтээгдэхүүнээр одоо гутал хийдэг байгаа. За монголчуудын хувьд бол ер нь хятадаас ихэнх гутлаа оруулж ирж өмсдөг. Хятад гутлын хувьд бол чиг татдаг арьсан нэртэй боловч хуурамч арьсаар хийгдсэн байдаг. Тэгээд энэ үүднээс одоо цэвэр арьсаар гутал хийж чиг татахгүй гэдэг үндсээр л одоо эко гэж нэр өгсөндөө. Ер нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд хэдий тонны хос гутлыг үйлдвэрлэж гаргав? Бас хэдийнд борлуулж чадав? За манай үйлдвэр бол одоо 5 жилийн хугацаанд бол ер нь маасаар биш захиалгаар хөв хүмүүсээс захиалга авч гутал хийдэг байгаа. Аймагтаа болон Улаанбаатар хотоо бас тэгээд зэрэгэлдэх аймагуд рүүгээ бас олон захиалга хийж гүйцэтгэсэн байгаа. Ойролцоогоор нэг за 90 тонн бол мэддэхгүй байна. Гэхдээ сөрхий хийсэн өдөрт л нэг ойролцоогоор 2-3 хүний захиалга хийж гүйцэтгэдэг байсан. Тэгээ одоогийн байдлаар бол Ховд аймагтаа болон бусад аймагуудын ажлын гутлыг бол үйлдвэрлэж ирсэн байгаа. Маси гэдэг утгаараа. Тэгээд Монголд байгаа бүх төрийн болон одоо нэг ажлын гутал авах одоо тэр болох компаниудын одоо тендер төрсөлдөж энэ эх жилээс одоо өнгөрсөн жилээс эхлээд одоо нэг 10-аад байгууллагуудын ажлын гутлыг хийж гүйцэтгээд байгаа. Үн ханшийн тухайд ямар байна? Яагаад тэгэхээр дотоодын үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүн массаар үйлдвэрлэгддэг учраас нэгж бүтээгдэхүүний өртөө өндөр байдаг. Энэ нь эргээд нөгөө борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг баймлаад байна уу гэж боддог ш. Тэгэхээр үнийн тухайд ямар юм бэ? Тэгээ үнийн тухайд бол хүмүүс бас тэгдэг. Гэхдээ ер нь бол үнийн хувьд юун дээр үнийн юу байдаг гэхээр манай Монгол арьс бол хужоос орж ирж байгаа арьсуудтай харьцуулж үзвэл чанар сайтай, эдлэгээ сайтай, сайн даадаг. Тэгээ ажиллах хүний хөлс гэдэг зүйл дээр л үнийн жоохон зөрөө гардаг. Гэхдээ манай бүтээгдэхүүний хувьд бол хужоос орж ирж байгаа арьсан ботинктой яг ижилхэн үнэтэй байдаг. Тий. Яг одоо бусад одоо зах дээр байгаа арьсан гутал нэртэй боловч хиймэл арьсаар хийгдсэн тэр гутлуудаа яг ижилхэн үнэтэй тэгсэн мөтлөө чанартай чиг татдаггүй. Тийм байдаг та. Ер нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд төр засгаас гэдэг юм уу одоо бизнесийн үйл ажиллагаа явуулахад нэг ийм юмн дээр илүү анхаарал өгвөл бас яг бодтойгоор баялаг бүтээгчдийг дэмжих бодлого болох юм байна да гэж бодсон таны бодол юу бол? Тийм. Төр засгаас дэмжлэг бол их ирсэн. Одоо жишээлбэл бит хоёрын хувьд бол гэр бүлийнхээ хүнтэй анх одоо Ховд аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл 30 сая төгрөгийг авч энэ үйлдвэрийг оруулсан байгаа. Тэгээд зээлийн хувьд бол аваад одоо төлөө дуусчин 5 жилийн дараа одоо л зээлээ төлж дууссан. Тэгээд одоо зээлээ төлж дуусаад дахиад одоо үйлдвэрийн байр гэдэг зүйл үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнд бол одоо нэг гэлтгүй одоо нэлээд хэдэн олон асуудал тулгардаг. Эдгээрүүдээс гэвэл одоо ялангуяа үйлдвэрлэлийн байр байна, ажиллах хүч байна. Тэгээд тоног төхөөрөмж тий. Эдгээр асуудал хамгийн гол асуудал бол одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнд бол доктортой ажлын байр болон дээрээс нь ажиллах хүч гэдэг ийм хоёр зүйл байдаг. Энэ хоёрыг шийдэж өгөх хэрэгтэй. Дээрээс нь төр засгийн үүднээс гэвэл одоо Адгийн наазахын одоо жишээ нь одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийнхаа тэр түрээсийн байрыг хөнгөлөлт дээрээс нь нэмээд одоо ажиллах хүчийг нь бэлдэж өгөхөд нь бас хөрөнгө мөнгө санхүү зээл тусламж үзүүлдэг хөнгөлөлтөө зээл хамруулдаг мөн одоо тог захирхан гэдэг асуудал байдаг шүү дээ. Хамгийн наазахын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн гут аж ахуй нэгж гэдэг утгаараа одоо өрхөө хэрэглэнээс бараг
4 5 дахин өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр эргээгээ тэр цахилгаанаа ихээр түрээсийнхээ байрны үнэтэй ижилхэн 5 цахилгааныг хэрэгэлдэг байгаа. Ингэснээрээ бараг 2 дахин түрээс хэрэгжилж гэсэн үг. Энэ тал дээр нь яагаад одоо аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч болохоор дулааныхаа мөнгийг нэмчихдээ, сөөхийнхөө мөнгийг нэмчихдээ тий. Энэ талаас нь бодож үзээд бүр харин хөнгөлөөд тэдгээрүүдийг нь одоо хөнгөлж өгмөр байх чинь тий. Нэмээд ингээд өндөр үнэтэй тавьчихдээ. Энэ талаас нь төрөл засаг манаас анхаарад юм хийж байгаа, одоо ажлын байр бий болгож байгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эдгээр хүмүүсийг тог цахилгааных нь үнийг нь бүр хөнгөлөөд байхгүй болгох, цаашлаад бүр түрээс 5 жилийн хугацаанд яг хөл дээрээ босох хүртэл нь зээлээ төлөө дуусах хүртэл нь түрээсийн байраар биш төр засаг байраар хангаж өгөөд ингээд явах юм бол манай Монгол орнд бол үйлдвэрлэл хөгжих 100 боломжтой. Эргээд Монгол хүмүүсийн оюун ухаан, сэтгэхүй чадвар бол ерөөсөө хаанч голгохгүй чадвартай. Та ер нь хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна? Ер нь хэдэн хүмүүстээр та ер нь хариуцлага хүлээж нийгмийн даатгалын гэдэг юм уу? Одоо цалин орлоготой байх, эргээд татвар төлөх юм хариуцлага. Одоогийн байдлаар одоо 4-5 хүнтэй ажиллаж байна. Одоо байнгын 3 хүн ажиллаж байна. Бас захиалга нэмэгдсэн үед болон өвөл одоо нөгөөс эзэн орсон үед бол 2 хүн ирж нэмэлтээр ажилладаг. Эдгээр хүний цаана бол давхар цаана гэр бүлний явдаг. Ингээд аваад үзэх юм бол зөвхөн миний ард их чинь одоо би 5 хүн ажиллуулахад 5 хүний ард 25 хүний амьдралыг аваа явж байна. Тэр хүмүүсийн задлын эдэж өмсөх зүг хувцас бүх юмыг хангаа явж байна. Энэ утгаараа үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч бидний хувьд бол ерөөсөө одоо Монгол улс болон ер нь улс орны хамгийн гол зүйл гэдэг утгаараа энэ тал руугаа дэмжиж өгөх юм бол бид улс орон хөгжих хамгийн гол одоо зүйл гэж л хувьдаа ойлгож явдаг. Энэ утгаараа Ховд аймагт баялаг бүтээгчдийн дэмжих холбооны салбар хорооны тэргүүн гэдэг ажлыг аваад бас удаагүй байна. Тэгээ ингээд хийж байна. Ховд аймгийнхаа ер нь хэр баялаг бүтээгч хүмүүс вэ гэдэгтэр та байр суурилар хэлээж. Тэнд ер нь хувийн хвшлийг хэр сайн дэмжиж байна. Хувийн хвшил бас өөрсдийнхөө нөөц болцоог хэр сайн ашиглаж чадж байгаа. Ер нь мундаг шүү. Манай ховдынх чи хөдөлмөрч ард юм уу? Олон ястан үндэст нь амьдардаг. Тэгээд Ховд аймаг маань бас ногоон хөгжил болон үйлдвэрлэл эрхлэгчдэд ээлтэй аймаг гэсэн зорилт тавьж ажилладаг. Энэ зорилтынхаа хүрээнд бид нар бас бид бүхнийг маш сайн дэмжиж ажилладаг. За өнөөдрийн баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд чуулга гэдэг эндээс ерөөсөө миний одоо ганц зорж байгаа зүйл гэвэл одоо ялангуяа хөдөө орнуудад одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа тэр үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах гэдэг асуудал бол 0. Энэ бол альч Монгол улсын хэмжээд альч аймагт байгаа. Бид нэр экспортод гаргахын тулд мэдээж бүтээгдэхүүнээ шаардлагаа өндөрсөх хэрэгтэй. Эргээгээд одоо тэр гүүр тавих хэрэгтэй. Яг адгийн наазах нь одоо яаж хилээр гаргаад ямар бүтээгдэхүүнийг ямар татвар төлөөд хилээр гаргаад ямар одоо цаашаа компаниудад зах дээр авч борлуулдгийг энэ тал дээр одоо биднэрт маш мэдээлэл өгөөд за Ховд аймагийнхад баруун талаараа Хятадтай одоо хойшоогоо Оростой хэлж байна. Энэ хоёр хэл рүүгээ Казахстан руу тийм ээ ямар бүтээгдэхүүн гарах бололцоотой боломжтой дээрээс нь ямар зардлан гардыг тий энэ бүгдийг тодорхой нарийн ингээд одоо бас тооцоолоод чиглүүлээд өгөх хэрэгтэй байна. Тэгээ энэ одоо экспортод одоо яаж гаргадгийг бид нар бич мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо 5 жилийн хугацаатай боллоо. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг одоо ишээгээ Орос руу Хятад руу яаж гаргахаа мэдэхгүй. Яваад очоод судлаад үзье гэхээр бас биднэрт бас болцоо байдгүй. Өдөр болгон ажилдаа өдөр болгон үйлдвэрлэл эрхэлж байгаа. Үйлдвэрээ хаяад нэг цагч гадагшаа гарах юм боломжгүй байдаг. Төр засаг одоо та бүхэн яг нэг ийм чуулга уулзалтан дээр шууд амжилт үзүүлж байна л. Тэгэхээр зэрэг зохиц бодлоготой байя, экспортод гаргая гэд. Одоо яг үнэхээр энэ чуулга уулзалтан дээр та нарт ийм арга замыг зааж өгч байна. За одоо заах байлгүй дээ. Одоо ярьж байгаа хүмүүсийн ярьж байгаагийн үүднээс бол ер нь бол төр засаг ийм байх хэвээр, тийм байх хэвээр, намын лобби бүлэг тамрахгүй байх хэвээр, 4 жилийн насгүй байх хэвээр гэж ярьж байна. Хамгийн гол юм гэвэл бид нар энд ярьсан зүйлээ цаашаа хэрэгжүүлээ бодит ажил хэрэг болгосоо л гэж бодож байна. Тэгэхгүй бид нар ингээл яриалаадаг, ярьсныг хэрэгээр одоо Монгол улс хөгжих байсан бол үдээд бол бид бүхэн хизээнөө хөгжиж байлаа. Яг ярьсан зүйлээ бодит одоо цаашаа ажил хэрэг болгоод одоо сум орон нутгийнхаа төвшөнд хэрэгжүүлээ явах юм бол бас үнэхээр хэрэгтэй байна. Зүгээр адгийн нанцахын зүгээр хэлэхэд бол энэ ялангуяа энэ чуулга уулзалтын хувьд миний хувьд тийм экспортын арга замууд гэж байгаа. Ийм арга замаар
энэ бүс нутгийн энэ одоо аймаг орон нутгад хил залгаа орнууд руугаа ч гэдэг юм уу те эдгээр лөө ингэж экспортлох боломж байна. Энэ боломжийг одоо байхгүй байгаа боломжийг нь бий болгоод төр зэскээс ингээд боломж нээлээ тий та одоо өөрийнхөө исэн гутлыг одоо миний жишээгээр ихэд би та гутлаа ийшээ нийлүүлэх боломжтой байна. Энд ийм зах зээл байна. Одоо юу гэмдэ Орос руу одоо жишээ нь ихэд ийм таны ийм гутал хийчих юм бол одоо борлох боломжтой байна гэдэг судалгаа гаргаад бодит ийм үр дүн гаргаад өгөх юм бол бид бүхэн бол нэрээ хамгийн энэ бол чуулга уулзалтын хамгийн гол одоо зүйл нь энэ байна. Үр дүн энэ байна. Тэгээд одоо ер нь яг энэ бизнесийг дэмжих хувийн хвшил, төр хувийн хвшлийн түншлэл гэдэг зүйлийг сүүлийн үед байн гарч ийн л тэгээд үнэхээр төр нь хувийн хвшилтэйгээ хэр сайн түншилж чадж гэнэ гэж та бодож байна. Арга замуудыг хайж болохын тулд компаниуд өөрсдөөс мэрэлттэй байх ёстой юм шүү. Бүх юмыг төрөөр бэлдүүлэх гэж хүсэж байгаа юм биш үү гэсэн шүүмжлээ. Тийм шүү дээ. Энэ дээр бол ерөөсөө зөв яг хуу сайн муу тал зөндөө байл л дээ. Одоо жишээхэд манай аймгийн хувьд бол одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлээс олгож байгаа зээл тийм ээ энэ зээл дээр бол ерөөсөө яг зээлээ аваад яг үйлдвэрлэлээ эрхлээд тэгээд тогтвортой тэр үйлдвэрлэл нь яваад аймагт ажлын байр бий болгож байгаа тэр энэ зүйл хамгийн чухал ерөөсөө тэггүйгээргүй л одоо нэг хүн зээл авчаад нэг юм эхэлж хагаад тэр нь дампуураа цаашаа хайждаг эргээгээд одоо юу гэдэг нь хүмүүс ингэдэг манай аймгийн хувьд бол нэг хүн зээл олгочоод тухайн хүнийг яг хөл дээр нь босдол нь ингээд доор доороос нь дэмжиж ингээд бас явдаг. Яг энэ бол ерөөсөө л одоо үйлдвэрлэл эрхлэгчтэй хамгийн гол зүйл. Тэгэхгүйгвэл за шамд энэ жил зээл өгсөн бол дараа жил шам зээл авахгүй гэдэг нөгөө хүн чинь дөнгөж нэг үйлдвэрлэлийн хөрөмжийг авч ираад нэг юм байж байдаг. Тэр хүнд одоо юу гэдэг одоо материалын зардал дээрээс нь тэр үйлдвэрлэлийн байрын зардал боловсон хүчний бэлдэх зардал гэдэг өчнөө санхүүгийн юм гарч ирдэг. Нөгөө одоо юу гэдэг за чи энэ жил авчаад дараа жил дорчдог нөө чи байжаа гэдэг ч юм уу. Энэ бол ерөөсөө одоогийн хамгийн том алдаа гэж би бодож байгаа юм. Яг тэгэхээр миний амьдрал дээр хэрэгжиж байгаа үднээс би одоо эхний нэг жилдээ дөнгөж юмаа хийж эхлээл зах зээлдээ борлуулаад одоо зах дээр ингээл ангуу ингээл түрээстэл үйлдвэрийн байраа түрээслэл явж исэн бол одоо бол зээлээ төлөө дуусж байна. Цаашлаад одоо бүр миний бодож байгаа зүйл бол Монгол улсын хэмжээнд одоо төрийн болон төрийн бус байгууллага ажлын гутал гэдэг одоо маш том зах зээл байдгийг олж мэдсэн. Энэ зах зээл рүү орсон одоо ам сайтай байгаа. Ягаад тэгэхээр одоо ажлын гутлын стандарт шаардлага бол чих татахгүй хүн дулаахан тийм ээ алтардаггүй хамар хатуулгатай ийм байх хэвээр стандартын дагуу бид нэр хийж чадчихээн. Хийгээд одоо байгууллагуудтайгаа эргээд харьцаж байна. Энэ үднээсээ бодоод үзэхэд одоо манай Монгол улсын хэмжээнд одоо энэ баялаг бүтээгчийг дэмжих цогц бодлого бол оруулж өгөх ёстой. Зайлшгүй нэг зүйл бол одоо тэр бизнес эрхэлж байгаа хүнийг боожуулах, хөл дээр нь босгох гэдэг хамгийн том асуудал байна. Босчаад одоо зээл өгөөд орхих биш. Ерөөсөө тухайн хүнийг за бизнес ч яаж юм. За юу ч болохгүй байна. За ийм одоо нэг угаасаа асуудал бол зөндөө байгаа. Тэр асуудлуудыг энэ одоо шийдэх арга замуудыг юм бий болгоод гарсан бүтээгдэхүүнүүдийн борлуулж өгдөг сувгтаа болгодог ч юм уу те. Эргээгээд бүр одоо экспортод гаргаж өгөхөд нь дэмжлэг зөвлөх ч юм уу. Боловсон хүчний юм бэлдэж өгөх ч юм уу. Яг л одоо би өөрийн амьдрал дээр үцгээд үйлдвэрлэл бол яг л 5 жил тууштай бүр байж хөдөлмөрлж ийж дөнгөж хөл дээрээ босдог, дөнгөж тогтдог. Тэгээд ингээд тогтсон үед арга замаа олоод би чи ямар арга замаар яаж явуул болох юм бэ гэдгийг олдог. Тэгээ энэ л хамгийн чухал байна. Одоо энэ баялаг бүтээгчид дэмжих цогц бодлогонд оруулж хамгийн миний одоо гол санаа бусад баялаг Ховд аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны одоо тэр гишүүдийн санаа бол ерөөсөө л нэг хүн тууштайгаар л дэмжих, боожуулах, босгох. За босгосон хойно бол за одоо та боллоо 5 жил таныг дэмжлээ. Одоо та ингэж эдэм ажлын байр тий хариуцлага хүлээгээрээ нийгмийн одоо энэ яриад байгаа энэ хариуцлага дээрээс нь ажлын байр бий болгох, ажилчдынхаа нийгэм даатгалыг төлөвлөх, ингэдэг татвараа өгөх ийм л чухал байна. Энэ л чухал. Та ер нь хариуцлага хэр сайн хүлээн гэж бодож байна. Яагаад тэгэхээр зэрэг хувийн хвшлийнхан одоо жишээ нь надад ийм юм хэрэгтэй байна. Төр засаг ийм бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Ийм санхүүжилт олох хэрэгтэй байна. Ингэж уялдаа холбоог нь сайжруулж өгөх байна гэдэг. Өөрсдөө та бүхэн ер нь хэр хариуцлагатай байна? Хариуцлага гэдэг бол те одоо миний хувьд бол одоо юу гэдэг нь улс орондоо одоо 3 хүнийг ажилтаа байлгаж өгч байгаа нь бол маш том хариуцлага болов уу гэж боддоо шүү дээ. Ягаад тэгэхээр би төрөөс нэг хүн намайг ажилтаа аваачаа гэд би явсангүй. Дээрээс нь одоо юу гэдэг нь 3 хүний цаана очноо олон хүүхдээ одоо ирээдүй амьдрал байгаа шүү дээ. Хоол хоногийн хоолыг нь залгаж байгаа нь л одоо
бидний хариуцлага энэ. Энэ бол маш том хариуцлага шүү. Би таныг гайхаад байна л да. Эхнэрээ дагуулад нутг руугаа очиод би үйлдвэртэй олно, хувийн бизнестэй олно гэд зорьсон тэр зорилго ер нь зорилгынхаа хэдэн хувь дээр нь та явж гин гэж бодож байна. Яагаад тэгэхээр Улаанбаатар хотод байвал илүү сайхан амьдрна. Улаанбаатарт л сургууль төгсөөд тэгээд энэ ч ямар нэгэн ажил олж хийгээд амьдрал тэгээд л энэ насны бараг хүсэл мөрөөдөл болох юм шиг энэ орон нутгийн залуучууд зарим нь бодоод хотод ирчээд явдггүй. Тэгээд олигтой ч хийсэн ажилгүй дээд сургуулийн дипломтой бариман байна, зөв өгч байна, жолооч байна гэдэг ийм зүйл яригадаад байгаа шүү дээ. Энэ тал дээр би бол залуучуудаа хандаа хэлэхэд бол энэ бол өстой нэрээ биднэрт бол угаасаа Улаанбаатар хотод шингэх одоо юу гэдэг юу байхгүй. Өрсөлдөх боломж байхгүй. Угаасаа боломж байлаа ч гэсэн ер нь бол 100-ны 1 10% мэрэгчлэр ажилд орно. Дээрээс нь гээд ганц зүйлийг хэлэхэд бол ерөөсөө хөдөө орон нутагт болон их нутагт чинь бол амьдрах болцоо 100 байгаа шүү. Очоод сайхан хөдөлмөрл тэгээд одоо нутаг усныхаа ард иргэдэд сайхан үйлчил итгэлийн олж ав. Тэгээд хөдөлмөрлсөн цагт бол залуучуудад бол ерөөсөө ирээдүй маш 100% байна. Хамгийн гол нь өдөр шөнөгүй хөдөлмөрл. За тэгээд тийм. Та ер нь нутаг орн энтэй алс нутгаас ирсэн хүн байгаа учраас нутаг ер нь цаг агаар ямар байна? Энэ жилийн зуншлага ямар вэ? Зуншлага бороо хор ер нь орохгүй байжгаад саяын одоо мөн нааш ярих юм нөхөн бороо хор сайхан орлоо. Нийт нутгаар сайхан бороошж байна. Зуншлаг сайхан байна. Хүммалын зоо сайхан тэнэж байна. Тэгээд сайхан болж байна. Таны ажилд амжилт төсөө одоо эко готл гэдэг энэ брендийг өөрөө бас сурталчлаад тэ өөрийнхөө бүтээгдэхүүнийг өмсөж хэрэглээд ингээд бусдад таниулаад явж байгаа таны ажилд амжилт төсөө. За магадгүй нэг 10 жилийн дараа, 5 жилийн дараа улсын хэмжээний томоохон үйлдвэртэй болсон бас гадныхаа гадагшаа яаж одоо бүтээгдэхүүнээ борлуулах вэ гэдэг арга замаа олчихсан байна хаа гэж бодож байна таны ажилд амжилт. За баярлалаа. Танд бас баярлалаа. Танай телевизийн хамт олонд бас баярлалаа. Энэ бол парламент телевиз. За баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого экспортын арга зам чуулга уулзалтан дээрээс үзэгч та бүхнийг Эко готл компани захирал за Ховд аймгийн баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн их сайхантай уулзууллаа.